Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Япон орноор хийсэн аяллаа сэдвээр хийж буй Суврал нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн Суврал нэвтрүүлгүүдийн эхний дугааруудад би хэлж байсан. За 2010 оны хавраас хойш 2015 оныг дуустал би Япон улсаар урт богино хугацаагаар нийтдээ 8 удаа аялал хийж Түнбаатартай хамт Япон орноор гэсэн нэртэй аяллаа нэвтрүүлэг бэлтгэж явуулж байна гэж. За урт богино хугацаагаар гэдэг маань за 3-7 хоног 2-7 хоногийн хугацаагаар аялал хийх мөн түүнчлэн ажиллаар явж явах хугацаанд бол бас 1-2 хоног аяллаа журмаар бас бичлэг хийх энэ үхнийг хэлж байгаа юм. За одоо та бүхэнд өргөн барьж буй нэвтрүүлгүүдийг оролцуулаад нийтдээ 130 орчим аяллаа нэвтрүүлэг бэлтгэж үзэгч олондоо хүргэжээ. За энэ удаагийн Суврал нэвтрүүлгийн аяллыг 2015 оны 10 дугаар сарын эхээр хийсэн. За ажлын боломж болцооноо шалтгаалаад эвлүүлэг монтажны ажил маань одоо оройцоор байгаад нэвтрүүлгээ одоо л үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн одоо монтажийг хийж байх үед буюу 2016 оны 3 дугаар сарын 14-өөс эхлэн за миний аялал хийсэн газрууд болох Кюшу арлын Кумамото мужи, Кумамото хот, за Беппу зэрэг газруудаар цуврал газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдаж за олон арван хүний оршин суудаг байр байшин, за хот суурин барилга байгууламж эвдэрч сүйдэн олон хүн орон гэрээ алдсан ийм томоохон гамшиг боллоо. За Кюшу арлын японочууд за бидэнтэй хамтарч ажиллаж бидний ажилд гүн тусалцаа үзүүлж байдаг Япон анд нөхөддөө гүн эмгэнээд илэрхийлж за монголчууд бид та бүхэнтэй үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байгаа шүү гэдгээ илэрхийлж байна. За бид Кюшугийн халуун аршааны эх орон гэж нэрлэгдэх Беппугээс аяллаа үргэлжлүүлэн цаашаа Фукуока хот руу ирж байна. За Фукуока хот бол Кюшу арал дээрх 9 мужийн нэг. За Фукуокагийн одоо засаг захиргааны төв хот бол одоо Фукуока гэд нэртэй бас ийм хот байдаг. За мужидаа бол одоо муж гэдэг маань одоо Фукуока мужидаа гэсэн үг. 5 орчим сая хүн оршин суудаг. Харин одоо Фукуока хоттоо бол 1 сая 500-аад мянган хүн оршин суудаг юм байна. За Фукуока хот хүн амын нягтралаараа Японд бас дээгүүрт ордог. За хүн амын нягтрал гэдэг бол 1 км квадрат нутагт хэдэн хүн орших вэ гэсэн ийм үзүүлэлт, таван үзүүлэлт. За Японы том хотуудад бол хүн ам маш шигүү оршин суудаг. За Фукуока хот дундуур Накагава гэдэг нэртэй гол урсдаг. Ерөнхийдөө энэ голоор зааглагдсан 2 хэсэгт хуваагддаг. Фукуока хот маань за нэг хэсгийг нь Хаката гэж нэрлэдэг. За энэ Хакатад бол одоо худалдаа наймааны газрууд төвлөрдөг бол Фукуокада засаг захиргааны болон офис гэх мэт одоо ажил хэргийн шин чанартай ийм барилга байгууламж төвлөрсөн байдаг. За Фукуока хотыг одоо Кюшугийн өөрөөр хэлбэл одоо Кюшу арал дээрх одоо хэд хэдэн мужууд байна шүү дээ. Нагасаки, Сага, Оита гэх мэтийн одоо олон мужуудын одоо төв гэж хэлж болдог. За аялал жуулчлал, бизнес, худалдаа наймаа, спорт урлагийн одоо том төв юм аа энэ Фукуока хот бол. За Фукуокагийн соёлын шагнал гэж том шагнал байдаг. За Аздаа бол Нобелийн шагнал гэж хэлж болохоор за энэ шагналаар Монголын нэрт уртын дууч агсан Нор Банзадгаа шагнагдсан байдгийг одоо би санаж байна. За Хаката Нингё гэж нэрлэдэг Хаката хүүхэлдэй гэсэн үг л дээ. Хүүхэлдэй. За шавраар урлан бүтээдэг ийм хүүхэлдэйн төрөл зүйл байдаг. За Хаката Нингё бол дэлхийд алдартай. За бид аялж явж байхдаа Хаката Нингёгийн маш том баялаг ийм тийм сонголтоо ийм дэлгүүрээр орсон. За Хакатагийн вокзалын ойролцоо.
За тэрийг бол одоо энэ Google-ийг бол худалдаж авах зориулалтаар тэр дэлгүүрт бол тавьсан байсан. Одоо маш олон төрлийн их гоё өнгөтэй нарийн хийстэй юм Google дээнүүдийг тэнд харсан. За тэгээд хувийн дэлгүүр байсан учраас одоо бичлэг хийж болоогүй. За миний хувьд бол их харамсалтай байсан. За ястаа нэг үнэхээр бичлэг хийгээд одоо үзэгчдэд нэг үзүүлчих юмсан гэж бодогдсон. Гэхдээ чадаагүй. Ер нь энэ зуур одоо хэлэхэд аялагч би өөрөө янз бүрийн газараар явж тийм одоо Японы янз бүрийн үзэж харж, янз бүрийн хоол унд идэж, амсаж ууж, за байгаль, нийгэм, хот суурин газруудын сайн сайхныг харж баясаж явдаг. За энэ бүхнээ одоо бололцоогоороо камерынхаа дуранд буулгаж бичлэг хийж ингэж нэвтрүүлэг болгож та бүхэнд хүргэдэг. Гэхдээ бичлэг хийх боломжгүй ийм тохиолдлууд бас байдаг юм аа. За нэг иймэрхүү. За ингээд аялал маань цаашаа үргэлжилж байна. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүссэнээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний нэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр, Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар, 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр, Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За UBS телевизийн аяллаа баг Япон улсад аяллаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр 2015 оны 10 дугаар сарын 13 болчиход байна шүү дээ, тийм ээ. Тэгээ өглөө 10 цаг 20 минутанд Оита мужийн Беппу хотоос за орон нутгийн хурдан галт тэргээр давхиад өнөөдөр энэ Кюшу арлын Фукуока хотод ирчээд байна. За ингээд Хакатад ирээд бид хотын төвөөс одоо Хаката Экигээс за метрогоор нэг 2 буудал яваад энд гест хаус за нэг зочид буудал буулаа. Их цэвэрхийг хайтайхан зочид буудал байдаг юм байна. Гест хаус. За энэ тухай бас дараа нь ярина гэж бодож байгаа. За тэгээ энэ голын ирэг дээр за энэ маань одоо юу Накасу Кавабата гэж голын нэр юм шиг байна. Накасу Кавабата гэж газар. За энэхүү энд ийшээ Накасу гэж Ханкагай гэж одоо худалдааны гудамж байгаа. Худалдаа 8 за үйлчилгээ. Одоо бид нар оройд тийшээ очино. Тэнд Ятай гэж одоо нэг нүүдлийн энэ жижиг юм тэрэгэнцрээр ингэж хоол хийж авч явдаг тийм нүүдлийн гуанз энэ төр их байдаг газар очих гэж байгаа. Орой тэнд хоол идэж үзэх тэр соёл бас нэг том соёл болсон. Тэрийг танилцуулах гээд ингээд явж гин. Тэгээ энэ голынхаа ирэг дээр хот дундуур урсдаг одоо яг гол гэдэг юм уу одоо тогтоол ус ч гэдэг юм уу мэдэхгүй нэг урсаа цүүд улсын юм алга. Ерөнхийдөө нэг том хотууч нэг иймэрхүү байдаг шүү дээ. Тэгээ хоёр талын иргэн их гоё ингээд засчихсан. Тэгээд энэний цааталт нь ингээд яг гудамжин тэр бас нэг юм худалдааны гудамж байна. Тэрүүгээр наашаа гараад ирсэн чинь энэ дээр ингээд энэ талаасаач ингээд
байгууллагууд ихэнх нь тийм хоолны газар дэлгүүрүүд байх юм. Тэгээ энэгээр явж байгаад энд нэг гоё Мицукоши гэж нэрлэдэг үл нэг мацури гэж Японд болдог шүү дээ. Их олон хүн ингээд жагсаал, дуулаад, бүжиглээл нутгад бол байдаг. Тийм мацурид хэрэгэлдэг шиг санагдаж байна. Их гоё хийцэн. Энийг харчаад бид нар бас ийшээ орж ирээд тэгээ ямар ч байсан зургийг авлаа. Энд жижигхэн хоолны газар байна. Тэгээ хүмүүс энд яг тэр энэ гоё тэр Мицукоши гэдгийнхэн доор бол ингээд суугаад хоол иддэг юм байна. Энийг үзэж хараад ингээд бас хоол иддэг юм байна. Энийг ингээд сонирхоод ингээд явж ийн л да зургийг авлаа. За энд Япончуудын улс орноороо муж аймгаараа тосон суурнаараа хамтарч тэмдэглэдэг мацури хэмээх наадам карнавалын тухай товчхон танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр манай одоо улсын баяр наадам шиг жилд одоо ганцхан удаа тэгсэн мөртлөө одоо тодорхой тийм ээ одоо бүх морь сур харуулах номсом харуулах ийм тодорхой ийм наадам биш. За ёс заншил, дуу бүжиг за тэгээд одоо орон нутгийн ёс заншилтай холбоотой ийм мацуринууд бол Японд одоо газар болдог. За жишээлбэл та бүхний харж байгаа энэ наадам бол за аваа одэрийг нэртэй бүжгийн одоо наадам байгаа. За Японы Токушима мужид бол хамгийн том мацури энэ аваа одори гэж нэртэй бүжгийн наадам болоод жилд нэг удаа болдог. За тэгээд зөвхөн Токушимад биш Японы одоо газар бол энэ аваа одори нэртэй бүжгийн одоо наадам болдог. За тэгээ би 2015 оны 8 дугаар сарын 29-нд Токио хотын Коэнжид болсон энэ аваа одори бүжгийн одоо наадам мацурийг үзэж за тэнд бичлэг хийснээ та бүхэнд төлөвлөж байна. За бас нэг тийм өвөрмөц хөдөлгөөнтэй за ингээ харахад бол ганц л төрлийн хөдөлгөөн хийгээд байгаа юм шиг одоо монголчууд биднэрт харагдаж магадгүй. Гэхдээ энэ хувцс сунар за бөмбөрийн цохилт за алхаа гიშгэ хоорондоо нэгдэж ингэж ижилхэн ийм хөдөлгөөн хийж байгаа. Энэ бүхэн бол цаанаа утга агуулгатай. За тэгээд Япончуудын маш их тийм дуртай олон бүжгийн одоо нэг байдаг л да. Ер нь бол Японы орон нутаг мужуудад бол өөрсдийн дуу бүжиг за ёс заншил за манад бол одоо уул усаа дахих ч юм уу иймэрхүү ёс заншилтай холбоотой олон зуун хүн олон мянган хүн оролцсон ийм мацури наадмууд бол болдог. Тий. За тэгээд маш олон хүн оролцсон одоо ийм бүжиг наадам арга хэмжээг зохион байгуулахад бол өндөр зохион байгуулалт сахилгават за бараг л нэг хүн шиг хамтдаа сэтгэж нэг хүн шиг одоо хөдөлж тийм ээ нэг нэгээ дэмжиж ажиллах юм шаардлагатай байдаг. Тэгээ манайхан асуудаг л да. Япончууд яаж ингэж нэг хүн шиг сэтгэж цуд болж нэгдэж чадаж байна гэж. Тэгэхээр иймэрхүү маягийн баяр наадам хүртэл энэ зохион байгуулалт Япончуудын сэтгэлгээнд бол бас нөлөөлдөг байх гэж боддог л доо. За дэлгэцэн дээр 8 дугаар сарын сүүлээр Токио хотод болдог. За Харажуку гэдэг газар болдог. Супер Ёсокай гэдэг мацурыг харж байна. За энэ дуу бүжгийн уралдаанд бол одоо жил бүр болдог. За энэ жил буюу одоо 2015 онд 15 дахь удаагийн наадам болсон. За 2015 оны 8 дугаар сарын 29-ноос 30-нд энэ уралдаанд Японы нутаг орон нутгаас 100 орчим баг ирж оролцсон гэсэн юм мэдээлэл байсан. За одоо дэлгэцэн дээр Токиогийн Асакусад болдог самба бүжгийн одоо мацури наадам. За Латин Америкийн бүжиг шүү дээ. Ийм наадамыг та бүхэн харж байна. Тэгэхээр өнөөдөр бол зөвхөн энэ бүжиг голлсон мацури наадмын тухай товчхон та бүхэнд үзүүллээ. Гэтэл мацури гэдэг бол үндсэндээ энэ бүжгээс гадна гол төлөв ёс заншил, нутаг нутгийн одоо түүхтэй холбоотой ийм баяр наадмууд байдаг. За манай үзэгчид бас харсан байх. За телевизээр, киногаар за маш олон хүн одоо бас үндэсний тийм хувцас кимоно өмссөн. За тэгээд том тийм одоо жууз тэрэг дээр одоо шашнийч гэдэг юм уу эсвэл ёс заншилтай холбоотой тийм күүгэлтэй янз бүрийн одоо өнөөдрийн нэвтрүүлгээр бид нар харж байгаа тийм Мицукоши гэж нэрлэдэг. Иймэрхүү
одоо сүмийн оройч байдаг юм уу тийм ээ. Ингээд мөрлөөд гүүгээд ингээд олон хүн оролцсон юм баяр наадам болдгийг бол манайхан бас телевизээр харсан байх гэж бодож байна. Тэгээ энэ мацуурэ гэдэг бол одоо үндсэндээ яг иймэрхүү наадмыг нэрлэдэг. Тэгэхээр одоо хэрвээ яг мацуурэ гэж юу вэ гэдгийг танилцуулахын тулд урд зорж очиж, сурвалжилж, аялж очиж, бичлэг хийж ээж ингэж танилцуулах шаардлагатай болно л доо. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За тэгээд энэ Хаката Фукуокад бол бид нэр зур ганцхан оноо маргааш өглөө өдөр 12 цаг 20 хэдэн минутандаас Шинкансенгээр Хирошима явна. За Хирошимад 3 хоног тэнд бас нэлээд саатаж янз янзын юм үзэн. Тий. За Хакатагаар бол ингээд дайраад өнгөрч байгаа. Түрүүн би бас цухас дурлаад өнгөрлөө. Иймэрхүү гол одоо манай Улаанбаатар хотын дунд тэр урсж байгаа Чингэлтэй ихээс ингээд нэг урсдаг голыг тэр 100 айл хавьд бас нэг засаад хоёр талаар нь бас нэг хөөрхөн болгосон шүү дээ. Уг нь бол том хотууд бол дундуур урсж байгаа ийм голыг ингээд жоохон тогтоол ус болгоод тэгээ энэ хоёр талыг ингээд засчвал бас их айтайхан байгаа. Зүгээр манад бол нэг хэсэг газар тэр Чингис очдуудлаас жоохон дээшээ тэр 100 айлаад нэг хэсэг газар зассан байх. За яг ус нь бол нэг тийм сайхан цэвэрхэн юм биш байна. Зүгээр гэхдээ энэ хоёр талаар нь ингээд зассан, ингээд тэнд хүүхдүүд ингээд суудсан. За хүмүүс энийгээр ингээд яваад дулаан өдрөө зугаалдаг байх. Энийг бас санаа авахуулах маягтай гэ. Зөвхөн Европт тэр нэг Италийн одоо гой хотууд за ер нь Европоор зогсохгүй ер нь дэлхийн том хотууд бүгдээрээ л нэг иймэрхүү хотынхон төвөөр урсдаг голыг ингээд хоёр талаар нь засаад гүүр энэ төр тавьсан хийцэн байдаг штэ. Энийг бас үзүүлж харуулах. За тэгээ хамгийн гол нь энэ их өндөр юм а. Энийг одоо хүмүүс үүрэл гүйдгэл юм шиг байна. Тэр нааша уртцаад гараад ирсэн. Тэр нь бол мөрлөөд явдаг юм болов эсвэл чирдэг юм болов би сайн мэдэхгүй зүгээр гэж л бодож байна. Яг гарахтаа тэр дэлгүүрийнх нь усаад хүмүүсээс асууя. За нэг иймэрхүү. Тэгээд одоо нэг богинохон хэмжээнийхээ аяллыг өнөө оройдоо за маргааш өглөөдөө энэ Хаката буюу одоо Фукуока хотч гэж хэлж болно. Энэгээр энэ аяллыг хийгээд тэгээ маргааш Хирошимаар бид нар явах юм байнамаа. Тэгээ энэ Ятай гэж нэрлэдэг байгаа. Ингээд ийм саравчтай. За манайхан бас нэг Солонгос кинонд дэр бас харж байгаад мэддэг болсон баг те. Ингээд ийм саравчтай тэгээд үдэш орой цагт ингээд одоо энэ одын гэж нэрлэдэг янз бүрийн одоо тэр ногоо, хүнсний ногоо, мах юм буслагдсан шөөл. За тэгээд рамен, Хаката рамен гэж одоо энэ дэлгэсэн байгаа энэ орчин бол Хаката гэж газар. Хаката рамен бол одоо их алдартай. Тэгээд Хаката рамен идээд ингээд хүмүүс бүр их очилдог юм байна. Япончууд өөрсдөө гадныхан авсан ирсэн байна. Тэгээд жишээлбэл дийшээ энэ Ганц, ресторан, зүгээр жирийн кафенууд зөндөө байгаа шүү дээ. Тэнд бол бас л иймэрхүү рамен энэ бол байгаа. Гэхдээ энд бол хүмүүс бас хэлж байна. Энэ их одоо сонин бас нэг тийм Японы нэг соёл болчиход байгаа. Тэгээ өнөөдөр бол жоохон салхитай сэрүүхэн байна. Ийм гадаа сайхан халуун шүүд уугаад идээд нэг тэгээд ганц хоёр аяга пяа уугаад тэгээ ингээд суух их дуртай. Одоо эндээс их сайхан халуун оргиж хэлж байна. Түрүү энэ жоохон сэрүүхэн байсан. Нэг иймэрхүү газар ирчээд одоо ингээд хоод идэхгээ сууж байна. Битээр хоёр нэг рамен захиаллаа, нэг банш захиаллаа тий.
Тэгээд бас энэ бол одоо бас бидний зорж ирсэн газар. Одоо Хаката гэдэг газар тийм ээ. Хаката дүүрэгт энэ Хаката раминг идэх гэж ингэж ирсэн. За тэгээ энэ ятай гэж одоо үдшийн энэ гэрэлтэй энэ юм. Тэгээ энд хүн маш их ирдэг юм байна. Тэгээ маш хурдан хоолоо идээд ингээ дараач хүмүүс одоо суугаад ингэх ёстой юм байна. Тэгээ энэ залуучууд бол нэг дуртай биш шүү. Тэгээ бушуухан зураг аваад бушуухан хоолоо идээд гараар гэж хэлээгүй зүгээр. Гэхдээ ерөнхий тиймэрхүү шинжтэй. Би ингээд өөрийнхөө зургийг авч байгаа юм шүү гэж. Тийм. Тэгээ энэ одоо зарим нэгэн газар Токиод бол бас нэлээд байдаг гэж сүүлийн үед харагдахаа байчаад байгаа. Би Токиод бас ийм зураг авах гэж бас нэлээд оролцсон нөгөө одоо өмнө нь одоо аяллаар бол нэлээд одоо удаа ирлээ шүү дээ. Тэгэхдээ Токиод бас нэг ийм ятай ийм газар хоол идэх зураг авахулчих гээд нэлээд оролцсон. Тэгээ ердөөсөө байхаа байчаад байгаа нэг 4-5 жилийн өмнө өдрүүд бол байдаг байсан. Тэгээ ийм улаан гэрэлт одоо энэ улаан гэрэл байгаас тийм ээ. Ийм их одоо бол байхаа болчиход байна. Тэгээд энэ Хакатад одоо өнөөдөр ирсэн тэгээ нэг зорин бас цаг гаруй хүлээж байгаа. Одоо яг одоо ажил нь эхэлж байна. Орой ингээд бүрэнхий болохоор харанхуй болохоор эхэлдэг юм байна. Тэгээ ингээд хоолоо идэх гээд ингээд сууж байна. За тэгээ хүмүүс бол заавал пяв авчин. За бит хоёр бол пяв аваагүй. Тэгээ за нэг иймэрхүү. Тэгээ энэ ч одоо ингээд 6 хагас болж байна. 6 5 хагасаас эхлээд бэлтгэл хийгээл ахшгүйсэн. Би тэр бас энийг бүр зураг хүрэг аваад бас нэлээд зугаалсан л да. Тэгээд 6 өнгөрөөж эхлээд одоо ингээд нэг зүгээр миний төсөөлж байгаагаар бол нэг 7 8 9 хүртэл ингээд өргөждөх болов. За тэр болтол хүмүүс нэлээд ихсэх байх. За тэгээд зарим хүмүүс нь пяв ингээд дахин авч уугаад нэлээд халаад за арай дуулахгүй байх зүгээр би нэг иймэрхүү маягтай нэг дугаа хөгжилтөөгөр тийм ээ үдшээ өнгөрөөдөг бас сайхан хоолдог ийм газар юм болов гэж надад одоо ойлгогдсон. Бүр ятай гэдэг бүр том соёл байдаг. Тэгээд энэ Фукуока энэ Хакатад ирсэн, жуулчдаар ирсэн японочууд гадаадынханд бүр энэ юу бол танилцуулдаг. Энэ хятадууд бол их ирсэн байна, солонгосууд бас ирсэн байна. Түрүүн бас энэ европчууд ч юм уу, америкчууд ч юм уу одоо тэнд ч бас байх шиг байна. Яг энэ хавийг бол бүр танилцуулчихдаг юм байлээ. Энэ Харуёши Санчоме гэдэг Харуёшигийн 3 дугаар гудамж гэдэг. Цаан ч нь бас хараа. Айгуу гоё тийм усан онгоц явж идэв. Цаад голоорч. За энэ бол бас л нэг чөлөө цаг өнгөрөө зугаалах, жуулчлах нэгэн төрөл. Хаката фүнэ гэж нэрлсэн байна одоо. Накасу гэж. Энэ Накасу гэж бас газрын нэр. За энэ голынхаа цаалт бол Чуоку гэж төв дүүрэг. Голынхаа наан бол одоо Хакатаку гэж Хакатагийн дүүрэг гэж нэрлэжсэн. Түрүүн хүмүүс бас тэгж тайлбарлаж танилцуулж байсан. За тэр хүмүүс нааша зураг аваад одоо энд нөгөө бас л нэг ятай гэдэг одоо үдшийн хоол одоо гудамжинд хоол идэх бас тийм соёл учраас дотор нь байгаа хүмүүс бас танилцуулж байгаа. Хүмүүс бас хоол идээд явдаг юм байна. Тэгээ хоол идээд хоёр тал руугаа хараад одоо хотын байдлыг ажиглах нь шүү дээ. Айгуу гоё халуун байна. Надад жоохон сэрүүн. Нуур савсаад. Нөгөө тонкоцоо гэдэг нөгөө гахаан махны шүл. Гоё амттай. Өнөөдөр Япон бол рамен идээд раменгийн хажуугаар бас ийм
банш идэх их дуртай. Ингээд баншаа соусан толиод. Рамен бол одоо энэ бол ганцхан ирчин махтаа ба штэ. Яг чаашу рамен гэдэг олон махтаа бас байна. Раменгийн төрөл бол их олон. Мисо рамен гэж байдаг, шоу рамен гэж байдаг. Гэхдээ энэ ятайд бол хурдан хийх тийм ээ, хурдан болгохын тулд бас нэлээд тийм хөнгөн маягийн рамен байдаг юм байна. Хөнгөн гэдэг маань бас орцсон арай тийм олон төрлийн юм авахгүй хурдан бол. Эдгээр чинь бол газаа өөрсдөө авчираад, усаа өөрсдөө авчираад түрүүн тэр жижиг ачааны машинаар ардна. Тэгээ бүх юмаа буулгачих юм лээ. Тэгээ өдөртөө шөндөө бол ингээд цэвэрлээд явчихдаг баг. Хажууд сууж байгаа эхнэр минь хоёр дээс хэлж яана л та. Тэгээ энэ одоо энэ энүүхэнд хот дотор маш олон гуанз, кафе энэ байгаа. Тэнд бол ийм рамен энээс илүү хамттай сайхан раменууд байгаа. Гэхдээ Япон хүмүүс энэ гадаадынхаа энд очрлоод ингээд гадаа тийм ээ. Ингээд итгэхийн учир юунд нь дурлж яана гэдгийг би бас монголчуудад танилцуулах гээд ингээд явж байгаамаа гэсэн маш их баярлж байна одоо. Та их зөв юм хийж байгаа юм байна гэд. Тэгээ. Тэр үнэхээр манайхан ч гэсэн бас байгаа шүү дээ. Одоо ингээд хөдөө нэг тийм намар одоо хадланд яваад гэдэг юм уу. Өдөрч орой нэг сайхан мах чанаад хар цай ингээд пурпур хийлгэх буцалгаал тийм ээ. Тэгээ сууж яхад их сайхан байдаг шүү дээ. Махаа одоо эсвэл ингээд жоохон урд өдрөн чандсан махаа өшгөдөө цайндаа хийгээд идэх гэдэг юм уу. Тэр бол нэг тийм их энгийн бөгөөд одоо манай монголчуудын бас нэг соёл гэж хэлж болохоор яг тэрнтэй одоо зүүрлж хийж ойлгуулж одоо болохоор юм уу да гэд надад санагдаж байна. За ерөнхийдөө ингээд болоо. Онцгой чи хоолоо ид. За ингээд Фукуока хотод за Ятай буюу одоо энэ нүүдлийн хоолны газар хоол идэж нэгэн үдшийг бас хөгжилтөө сайхан өнгөрөөсөн тухайга бэлтгэсэн дугаараа та бүхэд өргөн барьлаа. За миний хувьд бол энэ Ятай буюу одоо өнөөдөр та бүхэн нэвтрүүлгээр харлаа. Ийм нүүдлийн одоо хоол унд иддэг ийм сонин за нэг том соёл гэж хэлж болохоор ийм газар бас хооллож үзэж за энэ бүхнийгээ бичлэгт буулгаж одоо үзэгч та бүхэнд сонирхолтой ийм хүсэл мөрөөдөл байсан. За энэ хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ их баяртай байна. За ингээд ажил маань цаашаа үргэлжлэнэ. За энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хөрхи яхны амьдрах үзэрэн хүн